Өнөөдөр та бүхэндээ 2021 онд нээлттэй хийсэн Venom Let There Be Carnage Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт тулаан төрлийн киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. 1996 онд Клетус Касадагийн хайрт бүсгүй Фрэнсис Баррисоныг мутацсан нэмэгдэж илүү хүчрхэг болж байгаа тул эрх баригчид түүнийг гигийн эсцийн хүсээгүй хүүхдүүдийн асрамжийн газраас Ревенкрафтын хүрээлэнгийн гэмт хэргийн шинжтэй галзуу хүмүүсийн эмдэг шилжүүлэхээр шийджээ. Явах замд Фрэнсис хашгирах хүчийг ашиглаж залуу цагтаа Патрикийн чихийг гэмтээхэд Патрик түүний нүд рүү буудаж түүнийг үгсэн гэж боддогч. Фрэнсис үхээгүй байх ба Ревенкрафтын эмнэлэгт хүчийг нь хязгаарладаг өрөөнд оруулсан байдаг. Одоо үед Патрик мөрдөж болсон байх ба Эди Брокос Сан Квентид хоригдож байгаа цуврал алуурчин Клетустай ярилцахыг хүсэж байгаагаар кино маань эхэлдэг. Клетус Эдид шүтэн бичгчд маань миний үгийг хүрэг, тэгвэл би чиний карьерийг өндөр даваач гэхэд Эди зөвшөөрч түүний хэлэх үгийг тэмдэглэж авдаг. Түүний хэлсэн үг нь тэр холын сүмэл надад харагдана. Миний нөгөө хэсэг болсон шархалсан сахиусан тэнгэр. Эди үнийг тэмдэглэж авахд Клетус үнийг хэвлэл гэж хэлээд тэдний уулзалт дуусч Эди гарахын өмнө ханан дээр хийсэн тэмдэглэгээнүүдийг олж харна. Эдиг шоронгоос гарч ирэхэд Патрик түүнээс Клетусын талаар ямар нэг юм олж мэдсэн эсэхийг асуухад Эди тэр надад шүлэг уншиж өгсөн өөр юм байхгүй. Ямар нэг зүйл олж мэдэл чамд хэлье гэж хэлээд мотоцикл унан гэрлэггүй явдаг. Гэртээ ирэхэд Venom Клетустай уулзаж байгаад харсан ханан дээр хийсэн зүйлсийг зурж Клетусын хөнөөсөн хохирогчдын цогцос Калифорниа мужийн Родио хэрэг дээр байгааг олж мэдснээр Эдигийн карьер маш хурдан өсдөг. Хохирогчдын цогцсыг олсны дараа Клетусын цаазын ялыг сэргээсэн байдаг. Venom Эди дахиад болон шоколад итгэж залгаж хүний тарих хитмээр байна гэхэд Эди бидний хийсэн хэргийг цагдаа нар одоо ч мөрдөж байгаа. Хэрвээ ахиад нэг толгой олбол биднийг 51-р бүс рүү шилжүүлнэ. Тиймээс боломжтой байх хэрэгтэй гэж хэлдэг. Venom зөвхөн тарих эсвэл шоколаданд байдаг фенитиламиныг их бодисоор тэжээгддэг бөгөөд маш их хөлсөн Venom Эдиг ятгах дэлгүүрээс шоколад авах гэтэл шоколад ирээгүй байдаг. Ойрхон байсан дахианы фермээс дахиад адсан ч Venom дахианаас залхана. Байрны дээвэр дэгүр гүйж байгаа дуваагүй дээрэмчин нэг эмэгтэй зодуулж байгааг хараад Venom түүнийг барьж авч идэх гэж оролдоход Эди түүнийг ятгаж түүнийг орхиод явж байтал утсанд нь хуучин найз зөвсгөө аанаас нь дуудлага ирэх ба маргааш өрөө уулзъя надад чамд хэлэх чухал юм байна гэж хэлдэг. Маргааш өрөө Эди ганган хувцлаад аантай уулзаад аан түнд доктор Дэнтэй сүү тавьснаа хэлж хуран дахь бүгжээ үзүүлэх нь Venom-ийн уурыг хүргэж Эдиг гониглуулдаг. Эди гэртээ ирэхэд Venom чадах чинээгээрээ сэтгэл санааг нь өргөх гэж оролдож түнд хоол хийж өгч шуудангаас цагтл авч өгөхөд Клетусаас цагтл ирсэн байх ба Эдиг өөрийн үхлийн гэж болохыг урьсан байдаг. Venom тийш очихын дэмий санаа гэж хэлдэгч Эди очиж түүнтэй ярилцах үед Клетус Эдиг уурлуулахад Venom түүнийг ханан цохиж буцаанд орлоо татах үед Клетус Эдигийн хурууг аздаг. Эдиг гасны дараа Клетус аман дээр нь тогтсон цусыг хуруугаараа арчин хартал симбиотын багахан хэсэг байх бөгөөд гайхсан харцаар хараад залгиж оргино. Эди болсон явдалд Venom дуурлаж тэд маргалдаж эхлэх бөгөөд Эди Venom-д хатуу үгс хэлэхэд Venom Эдигийн үнэтэй цогтыг цонхоор шидэж биеэс нь гараад өөр хүний бид орж хайртай мотоциклыг нэвдэлгээд Эди чамтай хизэж уулзаагүй байсан ч болоосаа гэхэд Venom Sayonara гэж хэлээд дунд руу гаргачаад яваад өгдөг. Энэ хооронд Клетусыг цаазаар авах ажиллагаа эхлэж хориг түүний бие рүү тарихад Carnage гэсэн симбиот тарилгыг хааж харуулдыг хөнөөж хориглуудыг сулалдаг. Carnage нь Клетус Эдигийн хурууг гацаад гарсан цусыг Клетус залгиснаас олж үүссэн бөгөөд Venom буюу Carnage-ийн эцэг симбиот тэгжтэйгээ мэдрэлийн системээр холбогддог бол Клетустай нийлсэн Carnage симбиот тэгжихийн эсийн доод давхархад нэгдэж эзнийхээ цусны эсүүдтэй холбогддог ба үүний үр дүн тэр хоёрын хооронд илүү бат бөх холбоо тогтоогддог. Ийм учраас Carnage Venom-оос хамаагүй илүү хүчтэй бас ийм төрхтэй байдаг. Нэмж дурдахад Carnage симбиот нь өөрийн хэсгүүдийг салгаж сүхний ир, сэлэм зэрэг хурц зэртэй зэвсгийг гаргаж чаддаг. Симбиотын эдгээр хэсгүүд нь Клетусаас 10 секундээс илүү хугацаанд тусгаарлагдвал молекулын бүрэн бүтэн байдлаа алдаж тоос олон задардаг. Улаан анги болон дүр төрх нь Клетусын цустай нийснийг илэрхийлж байж болох аль эсвэл комик номоос санаа авсан байх магадлалтай. Venom явсны дараа Эди гэрээ зэвлэж засвар хийгээд тухлансан хөл бөмбөг үзэж байтал Клетусын тарсан гэмт хэргийн талаар шуурхай мэдээ гарна. Гинэт хин нэгэн хаалга тогшоход Эди хаалгаа онгойлгоход мөрдөгч Паркер байх бөгөөд Клетусыг оргосныг гэлж Эдид би чиний оронд байсан бол нуугдгойлаа гэж хэлээд явдаг. Эди Клетустай ярилцаж байхдаа хэргэлсэн дуу хураагаараа сонсож Venom-ын зурсан зургнуудыг харж
Клетусын талаар мэдээлэл хажуулаа. Харин Веном биеэ сольсоор үдшилэгт ирж тайзан дээр гараад Эдигийн буруу байсан. Тэр надаас ичдэг болохоор нуудаг байсан. Гэхдээ одоо намайг хардаа би ирэх чөлөөтэй. Өөрийнхөө бай гэж хэлээд үдшилгээс явж хатгатай чиний дэлгүүрт орж ирээд газар тунан шоколад асууна. Клетусын хооронд хүний машин хулгайлж шатхуун төгөөг станц дээр ирж худалдагчийг зодоод компьютер дээр нь найз үсгүй Франсисын байрлалыг хайдаг. Эди мөрдөгч Паркер руу залгаж би нэг зүйл оллоо. Гэгийн эцэсний модон дээр КК нэмэх нь ПП хайртай гэж сэлсэн байна. Хэрвээ ПП гэж хэн болгохыг мэдвэл бид түүнийг хаашаа явсныг мэдэх байх гэхэд мөрдөгч Паркер ПП гэж Франсис Парисон гэхдээ тэр үгсэн би буудсан гэж хэлээд удсаа тасалдаг. Энд ч Франсис дээр ирээд Клетус Сан Квентинд нэлээд хэрэг тариад байна. Гэхдээ битгий тогтол тэр чамайг олохгүй. Тэр одоо хаанаа гол гэж хэлэхэд би яг энд гэсэн бичиг дэлгэцэн дээр харагдах ба Клетус эмчийг боож алдаг. Клетус Франсисыг соллоод хамтдаа цагдаараас цугтацгаана. Мөрдөгч Паркер Эдиг байцааж түүний хийсэн хэрэгүүдийн зураг болон баримтыг үзүүлж түүнээс тайлбар хүсгээд Эди би дуудлага хийлээ таны асуултанд хариулахгүй гэхэд мөрдөгч Паркер зөвшөөрнө. Удалгүй Эдигийн хуучин найз өсгөө Аан Эди дээр ирэхэд Эди түнд цагдаа нарын хааж байгаа хэрэгтэн Клетус дотроо харин биттэй. Тэр хэнийг ч алах хүчтэй. Бид түүнийг олох хэрэгтэй. Чи надад тусалбал би үүнийг засч чадна гэхэд Аан зөвшөөрч ордод үзье гэж хэлдэг. Аан хатгатай чиний дэлгүүрт ирж түүний биед Веном байгааг мэдээд Клетус симбиоттой болсон. Тэр Эдигийн араас явна. Чи туслахгүй бол Эди үхнэ гэхэд Веном Эдигийн хийсүүгэнд дуурснаа хэлэхэд Аан Веномыг найрж түүнийг ядгаж чаддаг. Клетус Франсис хоёр болон Клетусын симбиот Карнеж нар Эди Брок, Франсисийн нүдийг сохолсон мөрдөгч Патрик, Веном 3-аас өшөөг авч улаан хорим ийгээр төлөвлөнө. Ааны бид Веном орсон байх бөгөөд Эди дээр иж түүний цагдаагийн газраас авч гараад Веном Эдиг хэлсэн бүх зүйлтэй уучлалтгүйсний дараа түүний бие рүү ордог. Энэ хооронд мөрдөгч Паркер Эдигийн гэрлөө явж байгаад Клетуст баригдахад Франсис Эдигийн гэрээс Ааны зургийг олж Эдиг барихын тулд Ааныг өгөөж болгохоор барьж аваад найз залууд энд нь Эди рүү залгаж Клетус өөрийнх нь толгоогоор Ааныхыг солихыг хүсэж байна гэж хэлээд явдаг. Дэн Эди рүү залгаж тэд Ааныг Грейсийн сүмд болох хорим руугаа авч явсан. Хурдлаарэ гэж хэлээд утсаа таслана. Сүмд хорим иглэж гэгийн эцэг энэ хоримыг эсэргүүцэж байгаа хүн байвал яг одоо хэл. Үгүй бол гэд үгээ дуусгаагүй байтал Веном орж ирээд тэдний дулаан эгэлдэг. Мөрдөгч Паркер зугтан шатаар авирч дээш гараад тосромт дуудах гэж байтал Франсис түүний мөрлөө хутгалж нэг нүдийг нь сохлоод үзүүг нь гинжээр ороож хоолой руу шиддэг. Карнеж Эдигийн хуучин найз өсгөө Ааныг авч дээш гарахад Веном том чулуунд тарагдан үлдэнэ. Карнеж Клетусын хайд үсгээ Франсис руу дайрахад Клетус түүнийг болиулахыг хүссэн ч Карнеж түүнийг сонсохгүй байх ба Карнеж бүх удирдлагыг өөртөө авч байлаа. Клетус Карнеж хоёр өөрсдч нь сайн зогцохгүй байгааг харсан Эди Веном хоёр урам орж сүмийн орой дээр гарч Ааныг яг идэх гэж байхад нь толгоор нь төмөр зоодог. Аан Веномын нүдэнд нулимс цэлийнхийг харах ба түүнийг доош аюулгүй буулгахын тулд Карнежийн дайралтуудад өртсөөр байлаа. Ааны найз залуудын түүнийг барьж авахд Веном маш сүлдсэн байх бөгөөд Карнеж түнд "Аава, бидний нэг нь өгөх ёстой" гэж хэлэхэд Веном Франсисыг хонх руу шидэж дуурах гэд түүний барьсан бас тасарч унах үед гүнзгий амьсгаа авч маш чанга гашгардаг. Чанга чимэнд байлган дээвэр нуурж симбиотууд тэгшдээсээс алхад Веном Дэний биед орж Ааны бие рүү дамжаад унаж буй Эдигийн бие рүү орно. Харин Клетус газар унаж Карнежийн гараа сунгад Веном Карнежийг барьж авч идээд Клетусыг барихад "Би мангасгүй алуурчин шүү дээ. Намайг юу хүснэг мэдгүй Эди." "Үгүй юу юм Клетус. Би чамд хэлгээд чи сонсоогүй. Гэхдээ би одоо сонсож байна. Би нөхөрлөлийг чинь хүссэн. Намайг уучлаарай Клетус." Веном энэ залууг хараал идэг гэж хэлээ толгойг нь тасдан иддэг. Харин мөрдөгч Патрикийн нүд цэгэрмгтэй болж мангас ууд гэж хэлдэг. Яг нь миний бодлоор бол Карнеж Веномд ялагдсан ч гэсэн мөрдөгч Патрикийн биед багахан хэсээс үлдээсэн болов гэсэн хардал төрж байгаа. Тэгэхээр Веном 3 дээр мань мөрдөгч бас нэг симбиоттой нөхөр болсон байж магадгүй гэсэн үг. Гэтэ үгүй ч байж магадгүй л те. Үзэгдэж хэлж Эди Веном 2 нэг арал дээр ирсэн байх ба тэд ярилцаж байгаагаар кино маань дуусдаг. Кино таалагдсан бол лайк, subscribe хонхоо дараарай. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.